Хөрөнгө аймгийн 9 зүйл сумынхан энэ жилийн наадмаа нэгдсэн үндэсний байгууллагын төрөлдсөн байгууллага болох ЮНЕСКОтой хамтран хийлээ. Тэгэхээр Монгол түмний гайхамшигтай өв соёл үндэсний бахархал болсон Монгол наадмыг дэлхийн өв Монгол наадам оройндор 9 зүйлчүүд манай улсын сумдын дотроос анх удаа ингэж ЮНЕСКОгийн бүсийн салбартай хамтран ёслон тэмдэглэж байгаа нь энэ юм аа. Тэгэхээр нүүдэлчин ард түмний өвөрмөц өв соёл зан заншил болохынхоо хувьд Монгол наадам нь ЮНЕСКОгийн бит бус соёлын өвийн жагсаалтанд бүрдэгдсэн. Энэ одоо явдал нь бахархалтай төдийгүй аз завшаантай үйл явдал учраас төвнийг нь баталгаажуулж ийм наадам зохион байгуулсанд бид олзуурхаж байгаа. За ингээд энэ наадмын товч таймыг та бүхэнд өргөж байна. За наадам эхлэхийн өмнөх нь бид сумын засаг даргатай уулзаа. За манай 9 зүйл сумын хувьд 2012-оос 13 оны өвөл хавар бас нэлээд застай ингэж сүүлийн хэдэн жил дараалан гарч байгаа нутгалтай. Энэ үүднээс бас хавар манах зөрнөгөө эрт дэлгэнж гардаг юм сайхан нутгаа. За энэ жилийн хувьд бас хорвороо харьцангуй жоох оройтож орсон. Гэхдээ зуншлаг бол өнөөдрийн байдлаар сайхан үнэтэй сайхан байна. Масургийн хувьд орогдлгүй орсон энэ жил. За дэлхий дэлгэнж газар нугаа гараад одоо ариг цагаа ийм дэлгэрний наадмынхаа тавтай зусч байна. Манай энэ малчид иргэдийн маань өөрсдийн шургуу хөдөлмөрийн бас түнд мал сүрэг монттой орж одоо төлийн хорогдлого байгаа. Өмнө нь энэ сумын наадамд хажуу зэрэгэлдээ сумдын харваачид олноороо оролцож цэцэн мэрэгнээрээ өрсөлддөг байсан мөлий. За харин энэ жил олон газрын наадамд давхардсан болохоор харваачид харьцангуй цөөн байсан. За дэлхийн өв Монгол наадмын эмэгтэй харваачтаас 14 оноогоор харваач Пүрүүд улам тэргүүлж 12 оноогоор харваач Цэвэнжов, за 8 оноогоор харваач Долгормаа нар эхний гуравт шалгарсан. За эрэгтэйчүүдээс залуу харваач Туваан Сүрэн 17 оноогоор төрүүлж харваач Уланбаяр Очир нар шалгарсан юм аа. Сорын харвааг хөгжүүлэх тал дээр юу хийж гэнэ вэ? Бас одоо юу дутагдж байна уу гэдэг юм тийм ээ. Цаашдаа одоо олон хүнийг хамруулах харваачтайг бэлдэх. Энэ бол бас одоо тусдаа хэрэгсэл ордог ном сум хэрэгтэй байдаг тийм ээ. Ийм зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь энэ тал дээр цаашд хөгжүүлэхэд юу хийх ёстой юм? Хамгийн гол нь хамгийн харваачтай хэлэх нь өөрийнхөө одоо тийм хэрэгэлтэй болоо. Ном сумтай болоо. Одоо байгууллага одоо хангаад байдаг юм биш ээ. Тийм учраас одоо манай харваач өөрөөсдөө тэр бэлтгийг хангаж өөрөөсдөө тэр тэмцээнд одоо сайн оролцож байгаараа эсийн юм дамжуулт би хүсмээр байна. Хамгийн гол нь өөрөөсдөө хэрэгтэй. Эснийг одоо хэрэгтэй. Үүнтэй манай шага харваач одоо тэмс өөрөөсдөө нөгөө хашлагтайгаа ирдэг. Яг түүнтэй адилхан тийм оролцоосаа гэж бодож байна. Би одоо нодны одоо 80 жилийн одоо юугаар сайхан хоёр ном сум авлаа. Одоо ингээд соёлын төвхөн дэргэд үндэсний сурын холбоо байгуулчлаа би. Тэн дээр одоо 10-аад ишүүтэй болчлоо. Тэгэхээр одоо хоёртон бол наадмаар бол манай сурын хар бол өргөж нөө дараагийн одоо улс аймгийн хэмжээнд оролцох сурын хэмжээнд сурынхаа одоо тэмцээнд амжилттай оролцох хаа гэсэн сайхан бодолтой байгаа шүү дээ. Дэлхийн өв Монгол наадамд 9 зүйл сумаас гадна Хөрөнгө аймгийн 5-6 сум, за тэр ч байтугай Төв аймгийн баруун захын сумдаас ч уяачид хордон хөлгөө авчирж уралдуулсан. За азарганы төрөнд 9 зүйлийн Эрдэнэбаярын цавдар төрүүлж Төв аймгийн Эрдэнэ санд сумын Намжил доржийн бар Аршаантын Батбаатарын зээрд 9 зүйлийн Санжаа доржийн Хээр халзан, за Жаданбагийн Ягаан саарл азарганууд айрхцаан. За их насанд сантын мөнгө сайхны хүрэн морь төрүүлж мөн сумын инг чаргалын сартай хөрөн аман хүзүүдэж Өлзитийн бат дэлгэрийн ногоон 9 зүйлийн Санжаа доржийн Хээр Элбэг заяагийн хол морь айрхц юм аа. Тэгэхээр Монгол наадам маань энэ зөвхөн Монголын ард түмний соёлын төдийгүй дэлхийн өв болсон 2 жилийн өмнө. Тийм учраас энэ
Монголынхаа энэ хосгүй ижилгүй босоод байгаа. Энийг бол одоо дэлхийд дахин сурталчлах ард түмэн одоо дэлхийн болсон шүү гэдгийг сурталчлах зайлшгүй шаардлага гарч байгаа. Тэгээд сүүлийн үед одоо энэ талаар бид нар энэ Аз номхондлын бүсийн төв гэж байдгийг бие тус соёлын өвөг сурталчлах. За тэр хүмүүстэй одоо манай ЮНЕСКОгийн нэрэмжит байгаль соёлын өвийн сан гэж байгуулах хамтраад энэ онд одоо энэ дэлхийн Монгол наадам гэдэг энэ уран дор аль нэг суманд ингээд наадмаа тэмдэглэе сурталчлалыг дэлхийд. Яг одоо жинхэнэ Монгол малчин хүн жинхэнэ Монгол одоо хөдөө нутгийн иргэд яаж наадмаа одоо тэмдэглэдэг. Тэгэд энэ хүмүүс бол ер нь ажиллаа хийж яваад ирээл барилддаг тийм ээ. Энэ хүмүүс бол ажиллаа хийж яваад морин сойжгаад уралдуулдаг, ном суман харуулдаг, малаа хариулж явж байгаа бэлтгэлээ хийдэг. Тэр бүгдийг одоо манай энэ Аз номхондлын бүсийн төв мөн ABC гэсэн Солонгосын телевиз мөн манай Монголын үндэсний телевизийн 2 дугаар суваг цөмөрө хамтраад энэ жил одоо энийг хий гэж бодсон юм аа. 900 сумын бүтээлч ард түмэн Монгол наадмаа ажил хөдөлмөрийн өрнөн амжилтаар өгсөн байна. Сумын соёлын төвийн барилгын ажил эх 10 дугаар сард ашиглалтанд орно. За мөн 920 сая төгрөгийн төсөв төртөгтэй бага сургуулийн барилга баригданаа. Аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр халуун усны барилга барих, хавцгайтай голд гүүр тавих, за төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцыг засварлах гээд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм билээ. За ингээд бид наадамчдаас баярын сэтгэлтэйг нь сонссон юм аа. Наадамч болондоо яхад энэ сайхан дэлгэр зүүн сайхан наадам ерөндөг урд хойд таажигсэрийн сайхан уламжтай үлгэртэй гоё наадам болж байна л гэж үзэж байна. Би ер нь гайгүй сайхан өтгөн зохион байгуулалттай сайхан наадам болж байна л гэж бодож байна. За таныг алдар хэн гэдэг хаагур нутгаж байна. Цэцмаа гэдэг манай энэ урд босго гэж газар байгаа. Тий. Тий. Наадмын сэтгэл өндөр байна сайхан байна тий. Найз нөхдөйгөө уулзаад энэ сайхан баян хангаад сайхан баярлж байна тий. Та нар одоо үе сууж байна. Үе сууж найзууд одоо ингэж сууж байна. Хоёр найз авгаа сууж байна. Юу хийж байгаа хүүхдүүд морь ойсон уу? Ойсон мод. Хэднээс тахиж байгаа. Маргааш дакунтай байгаа мастай ирсэн. Өнөөдөр нэг шүтлэн хүүхэд дакус нэг арваас ажилладаг шиг байна. Мал сэрэг ямар хөө зуншлага ямар хөө байгаа. Зүйл 9 зүйл байгаа. Энэ жил яхан гандууж эндүү байсан. Харин ойргоос нар буцснаас хойш сайхан хорвороо тэгширч одоо нэг зуншлага жигдэрх төлөвөнтэй байх шиг байна. Анчлаад нэг сайхан байна. Хөө нэг дугаар байранд орж харваа мэргэн. Наадамч олон тэгээ сайхан наадаараа л гэж хэлээ. Миний нэр одоо Дамжин Сүрэн гэдэг. Энэ 900 сумын гооголгон 1958 онд улсын их сургуулийн анагаах ухааны факультетийг төгсөөд их хэмжээр 5 жил суманд ажиллаад 16 жил одоо аймгийн эрүүл мэндийн газрын дарга хийгээд дараа нь одоо 2 жил эрүүл мэндийн яамд ажиллаад хөдөөгийн эмнэлэг хариуцаад дараа нь 12 жил улсын ардын шалгараа өгөхөд одоо тэр улсын хэмжээний эрүүлийн хамгаалах систем яамыг хариуцаж ингэж ажиллаж байлаа. Тэрнээс хайлж ич одоо ишээ ажил их л хийж байлаа. Тэгээд одоо 2002 онд одоо энэ манай сумынхан орой залаад одоо ингэж ирдэг зүүн талын 5 сумыг одоо хариуцаж байна. Одоо ингэж эмнэлгийн нарийн мэрэглийн тусламж үзүүлж байна. 3 дугаар үгийн хувьд бол 230 гаруй өрхтэй 11 грамм малтай ийм л баг. За яг манай багийн хувьд бол энэ жилийн хувьд бол зуншлага ихтэй ажиг сайхан байна. 3 дугаар багаас өнөөдрийн наадамд Эрдмээрийн цавдраа төрүүллээ. Өвлийн уралдаанд бас Сансарт очиж, Булган аймгийн Аршаан суманд очиж бас төрүүлж байсан. Энэ жил дундаа бас маш олон наадамд хайрыг төрөө авч байгаа ийм сайхан хурдан буй. Ямар өгшөлтэй? Энэ өгшөл нь бол одоо манай яг 900 сумын унган адуу. Өөрийнх нь өгшөлтэй ийм адуу. Энэ маш хурдан байна. За ер нь бол наадам маш сайхан болж байна. Дараагийнх нь одоо наснууд бас хурдан байх бах. Бүх нь маш хүчтэй, бяртай байна.
сум нь бас онч мэрэгэн сайн байх шиг байна да. Есензөөл сумын шаган харвааныхан бусад сумдаасаа илүү амжилтанд хүрсэн, ёстой л анаа хараан зэгцэрсэн мэрэгэн хараавчдтай болж байгаа газар юм аа. Тэгэхээр энэ сумын мөнхөөр дарахтай багийнхан за энэ жил улсын хэмжээний тэмцээнд 50 гаруй багаас шалгарч шигшээ 21-т нь багтсан байна. За Есензөөлийн шагаан давчаанаас аймгийн гоц мэрэгэн цолыг шинээр мөнгө насан Энхбаяр гэдэг хоёр залуу за аймгийн дэд мэрэгэн цолыг бом аюуш хүртжээ. Есензөөлөөс шагаан харвааны гараагаа эхэлсэн Бямбагийн Пүрв, Лавгагийн Санчсүрэн гэдэг хоёр залуу өмнө говийн багт харуулж энэ жилийн улсын баяр наадмаар улсын мэрэгэн цол баяраагийн очир цэнд улсын дэд мэрэгэн цол хүртсэн байгаа. Тэгэхээр сумын наадмын шагаан харваанд аймгийн гоц мэрэгэн Баяр Бат ахлагчтай баг төрүүлж аймгийн гоц мэрэгэн Батгэрэл ахлагчтай баг за аймгийн гоц мэрэгэн Монгол улсын хүнд тарваач Банд ахлагчтай багууд удаалсан. За Цуваа харваанд бол аймгийн гоц мэрэгэн Баяр Бат аймгийн гоц мэрэгэн Батгэрэл залуу харваач Алтан Эрдэнэ нар шалгарсан байгаа. Сайхан хос шалгаруулах тэмцээнд нийтдээ 14 хос оролцсноос ижил зүсмийн хос мард бүрэн сайхан хэрэгэлтэй эмээл хазаар ходрог ижил өнгийн дээл хуцаараа шалгарсан. 1-р багийн иргэн Зацрал Дуламж унаар 1-р байр, за 4-р багийн иргэн Жамин Сүрэн Бямба 2 2-р байр, 4-р багийн иргэн Батмөнг Ишханд нар 3-р байрт шалгарсан. За тусгай байрыг 2 ижилхэн хонгор халдсан даагонсон 1-р багийн Ган Дэмбэрэл Мөнх Тэмбэрэл гэдэг 2 хүү эзэлсэн байгаа. Тэгээ ийм тэмцээнийг сүүлийн үед зохион болсон их чухал байгаа. Тэгэхээр наадмаар ундаг ховор зүсний мордыг зориудаар өсгөн өржүүлэх бүрэн сайхан хэрэгэлтэй эмээл хазаартай болж авах. За сүүлийн үед ховордсон ходрох хөмөлдргийг сэргэн хэрэглэж занших. За малчин удамт гэрвэл тэдний нандин сайхан холбоог таниулж сурталчлах гээд олон талын ач холбогдолтой байлаа. Солонгосын талаас Аз номхон талаан соёлын бие тусан үеийн олон улсын мэдээлэл шинжилгээний төв Солонгосын боловсролын өргөн нэвтрүүлгийн тогтолцоод телевиз за Монголын талаас байгаль соёлын үеийг хамгаалах сан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн MN2 телевизтэй хамтран соёлын бие тусан үеийг баримтжуулах зорилгоор дэлхийн өв Монгол наадмыг 900 суманд баримтжуулж байгаа юм аа. Тэгэхээр бид нар тусгай баримтат кино бэлтгэж Солонгост үзүүлээд ЮНЕСКОд хөрвүүлэх юм Монгол наадам гэдгийг ийм ойроос харж бичлэг хийж авч олон улсад үзүүлэх аз завшаан тохиосонд баяртай байна. Ёстой хэлэгч үг алга байна. 정보를 안 Дэлхийн өв Монгол наадмын бүхэн барилдаан эхлэхэд 900 сумын уугуул аймгийн зан орогдол зүүн талыг магнаалж за 2 хүн цолны ирэмбэр баруун талын тэргүүн болон дагвар магнад гарч ирэхэд наадамч олон багтан шигшиж байсан. Тэгэхээр олон жил аймаг суманд амжилттай барилдсан аймгийн зантай бид бүхэн барилдааны завсраар уулзаж ярилцлаа. За Монгол хүн тэгэл нөгөө хүүхдтэй байхсаа эхэлж барилдаг. Тэгээ би ч яг аймагтаа бол 1984 оноос хойш нэг 10 жил өнгөрсөн. 5 удаа шүгэн төрөлтсөн одоо энэ бага тэгээ тийм амжилттай аймгийн заалттай. Суманда ихнээс шүтэнгээ таарсан сум. Ярээд төрөлсөн мөрдөө ороод байсан. Том хүү аймгийн нэсэн төмлийн бэрэл бас госон шин баа. Тэгээ тэрний дүүн болохоор үе түмгэд олоосон жинэ масчаар том хүмүүнээс чөлөөхөөр хичээлдэг. Үе түмэн спортын масчаар үе түмэн олоосон жинэ чөлөөдөх. Тэгээ нэг Лондонд ажилладаг. 900 сумын дэлхийн өв Монгол наадмаар үндэсний бүхэн барилдааны шөвгийн дөрөвт 900 сумын залуу өх инх болтын чойжл за мөн энэ сумын харьяат сумын зан аргадлын үе түмэн өлзийт сумын харьяат сумын зан Аравдан дэржийн ламжуу зүүн баян улаан сумын харьяат Батмөнгийн цэдэн содмнаар одоо шөвгийн дөрөвт үлдсэн байгаа. За ингээд залуу өх чойжл аргадл зааны хөө сумын зан үе түмэнг даван төрүүлж шинээр сумын зан цол хүртсэн. Хордон морины соёолын насанд Аршаантын мөнх хоёрын загал Батбаатарын мөнгөн шарх хоёр дөрүүлж аман үзүүдэд за 3-т 900-ээс Батбаатарын хошуу цагаан орсон. За ингээд 4-5-т Сант сумын уяач
хөрлөө болд нарын соёолонгууд дараалан орж айргцсан. За дааганд бол Баянголын Тун баярын цавдар магнаалж Ашаантын Болдбаатарын шарга дааг удаалсан. Баянголын өсөх баярын хүрэн Зүүн Баян улааны Баяр хүүгийн саарл 9 зүйлийн төвшин жаргалын буурал даагнууд айрглаа. Сая тэгэхээр 9 зүйл сумын наадам сайхан болоод. Сайхан боллоо. Морь өснө уу? Яа тагсан? Наадам. Их насны мөр ngorwat дотор давхчлаа нэг их залуураа давхсан сая 25 6 давхчлаа нэг. Сайхан давхсан. Энэ 5 медальтай манай цагаан бормороо тэр энэ үрээ бас 3 медальтай бас. Өмнө дандаа хэнтэн урд зүгээс очсон дандаа шалтгаал өгшлийн. Би одоо 6 болсон жил бас энэ төвөөмгөөс өгшилтэй 6 жил авсан. Энэ жилд өгшил жоохон ноолор гоёолаа яманы хон тавьсан бас ноолорын талд бол мөн дээд дэрхтэй. Тэгэхээр одоо Монгол улс даяараа яг сайхан одоо наадмаа хийдэг. Тооны сайхан дэлгэр цаг хэллээ шүү дээ. Тэглээ. Олон газар наадмаа хийж байна, хийх гэж байна. Тэгэхээр Монголын ард түмэн энэ наадамч олонд та сэтгэлээр эрүүл мэндчлэгээ хэлэхгүй яа. Энэ манай дүүсэн энэ Монгол наадам энэ сайхан наадам их сайхан боллоо. Их мөр нар хор тэгшэрсэг сайхан наадам боллоо. Одоо энэ хөдөлмөрч наадмууд морой их сайхан гоё үйж энэ наадмын зохион байгуулалттай байх нь зөв юм гэж бодож байна одоо. Энэ наадам энэ жил сайхан зохицууллаа. Гэхдээ бас энэ одоо энэ яам машин ингэж хязгаарласан зөв юм байна гэсэн. Яш олон машин яав дагдаг. Энэ өдрийн наадамд бол ерөөсөж өчтөр. Тийм дагсангүй их сайхан байна одоо. Тэрийг л улам л одоо ерөөсөө мартахгүй дэлгэрүүлэх хэрэгтэй энэ олон төмүүдэ тийм ээ. Яам машинаар зэрэг цэрэг зуул ирдэг шүү дээ. Өнөөдрийн наадам. Тэрийг л бол энэ өвлийн мөрний уралдаанд ерөөсөө байх нь үний юм аа. Ерөөсөө малдаан их юм байна, хүндэж юм. Өвөлд мөр их вэрч байна, их таарч байна. Одоо хүүхч ухадаар нь тэрийг л одоо наадам ард түмэн Монгол ард түмэс нэлээд бодолтой хянуур байх зөв юм гэж бодож байна. За тэгээ сайхан наадаараа гэнэ. За сайхан наадаараа яг цөмөрөө ингээд ард түмэд морин хурдан онсон хүүхдийн сэргэлэн цоо наадцгааж байна. Тэгээд одоо сайхан Монголын ард түмүүд морой их сайхан үйж улам өр хүүхдтэй багаас нэг сурууд тасгаж энэ хүүхдэд их сайхан хайр халамжтай зөв сургаалтай явахыг л бэлэгдэмбэрл хүсье дээ. Тий. За хэдэн нас оёо яаж дахиж байна вэ? За наадмын 3 насны мөр тэрсэн. Энд Өргөн аймгийн 900 сум гэдэг бол одоо Монголын анх дугаар баг Дүндүргийн зан узрын өс төрсөн үндэсэн юм сайхан үлгийн нутаг их хурдтай сайхан газар. Энд би 2 их насны мөр тавилаа. Нэг нь аман хүзүүнд, нэг нь 3-аар давхлаа нутагт сайхан байна. Сайхан наадж байна. Нутгийн зон олон уул ус энэ нутгийн ард түмэн ахын дүүсэн сайхан уул хангаа их ивэл одоо их хайрлж сайхан байна. Сэтгэл их өндөр байна. За ийхүү өндөр гэгээн зан узрын ихээс мэндэлж өсөж төрсөн нутаг. За анхны даншиг наадам болсон Дэвжээ нутагт дэлхийн өв Монгол наадам нэртэй нэгэн сайхан наадам өргөн дэлгэр болж өндөрлөө.